За сайн байна уу манай үзэгчтэй. За хятадаар нийтдээ 25 хоног явлаа. Хятадын хамгийн өмнөд зүгт нь ирчээд байж байна. Нийтдээ ерөнхийдөө яг одоо Улаанбаатараас гараад ирэхэд энэ өртөлөө нэг 6000 км орчим явлаа. Мэдээж хятад бол агуу том юм байна. Үзэж харах юм бол маш олон одоо бага яснуудаар бүрдсэн маш том улс байна. Яг би өмнө дахин хэлж ирсэн. Яг бид нар өөрсдөө Ирээн юм уу, Бээжин, Гуанчжууд явж ирсэн. Гэхдээ яг ингээд гүн хятадын соёлд нь ороод хятад замаар нь яваад өдөр тутмын амьдралын ингээд үзээ явах юм бол маш сонирхолтой юм байна. За тэгээд замын туршид ингээд хас 20 градус ирсэн. Одоо энд нэмэх 27 болцсон байна. Одоо энийг ч гэсэндээ ингээд биеэрээ үзэх бол бас сонирхолтой байна. Одоо цаашаа бол Лаосаар явна. Эндээс Лаосын хил нэг 150 км орчим байгаа. Тэгээ үндсэндээ бол 25 хоногийнхаа хамгийн сүүлчийн өдрийг одоо яг хятад бол өнгөрөөж байна. За тэгээд зөвлөхөд юу гэж хэлэх вэ гэх юм бол манайханд бол хятадаар явах юм бол үнэхээр гой сонирхолтой юм шүү. Тэгээд цаашдаа одоо Төвд, Шинжаан, Үүр Монгол тэгээ энэ уртлын бүс эдрээр нь явах юм бол маш олон ийм үндснүүд байт юм байна. Бага яснууд. Тэр нь үндсэндээ улс дотроо ингээд улсууд шиг яг мэдээж нэг засаг захиргаатай байгаа. Нэг хэлээр ярьж байгаа. Үндсэн хэл нь бол гэхдээ өөрсдөө хоорондоо бол нутгийн хэлээр ярьдаг. Тэгээд нэг улс дотор баахан олон улсуудаар яваад байгаа юм шиг санагдлаа сүүлийн 25 өдөр бол. За тэгээд олон сонирхолтой хүмүүстэй танилцлаа. Олон жим харж үзлээ. Хүүхдүүд ч гэсэндээ сонирхолтой бас нэг өвлийн амралтаар нь бол гой сонирхолтой адлын явдалтай аялаар явсан байх гэж бодож байна. За түүш бол нэг хэд 3500 орчим төгрөг байсан баг. За тэгээд нэг 6000 км явхад хэдэн километр хуваагаад бодоод үзчихгүй манайхаа. Тэгээд цаашдаа бол одоо бидний хөрш байгаа ийм сонирхолтой орн байдгийм байна гэж би өөрөө дотроо бол мэддгүүч явж ийла. Тийм болохоор цаашдаа одоо боломж олдох юм бол хятадаар аялах юм бол маш сонирхолтой юм байна шүү. Одоо ирдсэн байгаа хот нь болохоор хэлэхэд хэцүү. Шишин Баана гэдэг одоо автоном бүс гэж байгаа. Үндсэндээ соёл нь бол ерөөсөө яг Лаос, Тайланд ирсэн юм шиг зүгээр дадаад байхгүй. Ерөөсөө тийм юм байна. Тэгээд түрүү миний хэлсэнчнэр зөндөө олон ийм улсууд нэг том улсын дотор ингээд байд юм байна. Замын хувьд бол маш сонирхолтой замаар явсан. Ямар замаар гэхээр ерөнхийдөө хурдны зам байсан. Гэтэ надад хамгийн таалагдсан нь бол орон нутгийн зам байсан. Амьдрал үзээд чинь ингээд дээшээ доошоо ингээд Сичуаны баруун талын хэсэг нь болохоор төвдтэй тал нь тэр чигээрээ уул юм байлээ. Тэгэхээр бол ингээд даан хөрөөдөстэй явна. 3000 м буцаал 2000 м буцаал 4000 м ингээд харахад ойрхон хоёр уулын ингээд ингэр тэгсэн мөртөө доошоо хөрөөдөж буугаад буцаа дээшээ ингэж гарна. За тэгээд бид нар тэр Лүгү лейк дээр очиж үзсэн үнэхээр гоё юм өндөрт үед байрлсан нуур байлээ. Тэндээсээ гараад бид нар Дали орлоо. За Дали ороод юу сонирхолтой байсан бэ гэвэл Хувлай хаан 13 дугаар зуунд довтолж исэн юм байна. Тэгэхээр тэрэн дээр нь одоо ингээд түүхэн дээр нь цэргээ 3 хуваагаад энэ уулан дээр уулзаад тэгээ довтолж байгаа одоо тийм план тэгээ яаж цаашаа одоо түүх өрнөсөн бэ тэр тухай бол байсан. Тэгэхээр яг одоо Хувлай хааны замаар араас нь яваад байгаа юм шиг бас бид нар санагдсан. За мэдээж Мүли гэдэг бас тэр төвдийн тосгонд очисон монголчуудын амьдардаг хэрийг очиж үзэхэд бас сонирхолтой байсан. Тэгээ ямар нэгэн байдлаар ингээд төвдүүд монголчууд ч гэдэм юм уу тэгээд ингээд янз янзын соёлууд байсан болохоор ингээд сонирхолтой байсан юм хятад бол. Тийм учраас хятад бол миний хувьд бол одоо ижсэн орнуудын бол маш сонирхолтой орнуудын нэг байна. Тэгээ хамгийн гоё нь уг нь бид нар ингээд маш ойрхон зэрэгцээ хөшөөд байсан. Тэрийгэж баг мэдэхгүй одоо яг сайн мэдэхгүй байсан. Тийм учраас бол одоо яг хятадаар явах юм бол хямдхан, урагшлах юм бол дулаахан. За тэгээ өвлийн удирлаар явах юм бол бүр хямдхан. Төшөд буудлын эдэр нь хямдраа авчин. За тэгээ бидэрт бол хамгийн боломжтой бас аялахад гоё орн юм биш үү гэж би та бүхэнд одоо өөрийнхөө төвчлээс хуваалцах хийж байна. За манай пэйжийг лайк, шеэр дагаарай.